За шижрэх хатгаа ер нь бэлтгэл цугж исэн болохоос бол тулаан хийж байгаагүй гэсэн тий. Сая хамгийн анхныхаа тулааныг бол одоо тэмцээн дээр хийлээ штэ. Ер нь ямар санагдав? Зүгээр нөө гоё. Ер нь хүчтэй тамирчин байна уу? Тий. Ирээдүйд би эрдэнэ зүг үзснэ гэдэгт итгэлтэй байна. Одоо баг туршлага муутай байгаа. Тийш ойлгож байна. Туршлагатай тамирчин та иргэнээр харсандаа баярлалаа баяртай. Өрд нь заална болохоор нэг хөнгөл мэдэрдэг байсан болохоор иргэнээр хараад нэг жоох эвгүүлээ. Гэхдээ яг зүгээр цохилтууд, өшгөлтүүд те ер нь хэр хүчтэй байна шижир ирсэн тамирчин. Манай клубээс харин хамгийн хүчтэй шилдэг шижрэх. Тэр мэднэ. За амжилт. Баярлалаа. За сая танай клубын хоёр тамирчны дунд тулаан болж өндөрлөлтэй тийм ээ. Ер нь ямар сэтгэлтэй байна? Тэг залуу тамирчны хувьд яг сэтгэл зүйн бэлтгэл дутж байна. Ерөөсөө энэ яг Монголын кикбоксчдод тулаан спортын сонирхч хүүхдүүдийн дунд нэг юм усаагаар мэд дутуу байдаг. Авиастай хүүхдүүд их байдаг, арга барил сайтай хүүхдүүд их байдаг. Нэг л юм их дутуу байдаг. Тэр бол тэмцээнд дуршлагж. Жилд манад ерөөсөө 3-4 тэмцээн болдог. Улсын авто тэмцээн, нэг тентгийн одоо нэрэмж тэмцээнүүд. Тэгээ энэ залуу хүүхдүүдийг чи яа дуршлагжуулах вэ гэхээр ерөөсөө олон уралдаан тэмцээнд орж иж дуршлаг авдаг. Тэгэхээр энэ тал дээр бас холбооч гэсэн энэ цаашдаа анхаарч ажиллана. За өнөөдөр яг тулаанд бол залуу тамирчинд харагдсан юм бол нэгдүгээр сэтгэл зүйн бэлтгэл алга байна. Тэр бол тэмцээнээс одоо шалтгаална. Олон тэмцээнд орж иж сэтгэл зүйтэй болдог. Олон тэмцээнд орж иж одоо зоригтой болдог юм байна. Нөгөө талаас тэмцээний арга дуршлага дутуу байна. За нөгөө талаас насны ёс зөрүү байна. Би ерөнхий хөгжил хувьд бол бас нэг энэ он одоо 92 оны хүүхэд тийм ээ. Арай одоо 90 оны одоо хасаа бас арай мэдээж би өдрөө дутуул байгаа л да. Гэхдээ бас өөрийн боломжоор сайн тулдлаа. Гэхдээ энэ тамирчинд бол маш өгөөжтэй юм тулаан боллоо. Дараа одоо тэмцээнд нэг ухаантай хэлсэн байдаг. Ялагдал болгон дараагийн ялалт болдог гэж. Тэгээ энэ тамирчин бол дараагийн тулаанд ялалт байгуулах хаа гэж байна. Амжилт хүсье. За баярлалаа. За нэвтрүүлэг манд үргэлжилж байна. Тэгэхээр шижир эдэн маань сая өөрийнхөө клубын залуу тамирчин Бархсуудтай тулаан хийлээ тийм ээ. Би бол яг хувьдаа бол нэг клубын тамирчин. За тэгээд дүү чинь ялах магадлал бол нэг тань дээр бол хамгийн их төвлөрч ийсэн гэж би хувьдаа ойлгож байсан. Тэгэхээр та хоёрыг ер нь 3 раунд хөнгөн тоглолт хийгээд тий өнгөрөөчих болов уу гэж би хувьдаа бодож байсан л да. Тэгсэн чи гарангуудлаа маш хүчтэй довтлогоонуудыг маш хүчтэй цохилтуудыг хийлээ тий. Энд ер нь ямар учир вэ? Үгүй нэг л болсонгүй тэгэл угаас тэгэл тэмцээн шүү дээ тий. Яг нь угаасаа хожигдгоос ш тий. Гэтэ бол манай дүү бас сайн байлээ. Тэгээ яалтч юу тэгээ яг нэг рингэн дээр чи хүн гарахаараа яг хүн өшгөлөхөд цохоод ингээ явч тий. Дандаа сөрөг контрыг явчин. Тэгээ яг хүлээгээд очлохгүй тэгээ өөрөө төрүүлж ажиллаа. Тэг ямар ч тоглолтыг хугацаанаас өмнөөс өрсөлдөх тамирчнаа бас буулгаад авч
ажиллаа. Тэгэхээр раунд реалити шоу нэвтрүүлэгт маань төрүүлэх магадлалтай тамирчдын тоонд таны нэр бол явж байсан. Одоо ингээд та бол аврагын төлөө тулах эрхтэй болж байна. Одоо танаг үлээгийн тамирчин Лаас Сүрэн олон улсын хэмжээний мастрын энх хоёрын хооронд тулаан болно. Тэр тулаанаас ялсантай та нэвтрүүлгийн аврагын төлөө өөрөөр хэлбэл Imperial 2010 тэмцээнд оролцох эрхийн төлөө тулалдана. Ер нь хэн тантай тулахаар гарч ирэх вэ? Энх ах бол бас тэ хүмүүс бас мэдж байгаа энх ахыг бол гараад ирэх. Тэгээ бас манай цаавас бас бэлтгэл сайн байгаа тэ. Энд чинь бас одоо хэн бэлтгэлтэй те хэн одоо бэлтгэл сайтай тэр нь ялна. Яг барьцгүй л хэн ял энэ хоёрууд их гой тулаан гарна ямарсан те гой тулаан гараад яг хуу ялсантай тэгэл ямарсан аврагын төлөө сайхан тоглолт үзүүлнэ. Манай нэвтрүүлэгт анх оролцох зөвшөөрлийг өөрөө бидэд өгж байхдаа өөрөөр хэлбэл манай нэвтрүүлгийн оролцогчдоор бол оролцъё гэдэг зөвшөөрлийг өгж байхдаа бусад клубийн нэг жинд тоглодог ямар тамирчид орж ирэх болоо гэсэн инквайр ах орж ирэх болов. Инквайр ахта би улсын аврагын төлөө бас финалдаад хожигдчихсан, 2 ч удаа хожигдчихсан. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт хэрвээ инквайр ах маань оролцоод аврагын төлөө тулах одоо бид хоёрын юм боломж гарч ирвэл би одоо бүх хүчээ даачил даагаа нэгж те тулднаа гэжээс одоо энэ боломж бол маш ойрхон боллоо шүү дээ. Хэрвээ инквайр гэдэг тамирчин танай клубын тамирчин Лаас Сүрэн хожоод гараад ирэх юм бол яаж тоглох арга барилыг ер нь эртнээс боловсруулж байгаа байх л да. Ер нь тэр талын бэлтгэлийг ер нь хийж гинүү. Тэгээ тиймэрхүү юм бол хийж болно. Их ах чинь солгоо өрөлттэй те би бас өөрөө солгоо ямар ч их ахтай тоглолт таарах бах. Тэгээд ямар ч одоо бас дараагийн тоглолт 7 хоног үлдлээ те. Ямар ч бэлтгэлээсээ ягээд хэрвээ их ах гараад ирэх юм их ахтай их гоё гал гарсан тийм гоё тоглолтыг ямар ч үзүүлэх болно. Ер нь ингээд залуу тамирчид бас дайлангуяа туршлагагүй шин залуу тамирчид хүчтэй тулаанд ороод хүнд цохилтонд ороод инхээр бас жоохон зүрхэн нүхэд те иймэрхүү болчдаг гэдэг юмыг би сонсч ирсэн л да. Ер нь дүүгээ хашраац юм шиг үү? Гүү шүү дээ. Энд чинь бол миний яг бодлоор сэтгэл зүйтэй л холбоотой. Яг хоо улам тэр тамирчин ялагдсан улам яадаг байхгүй. Шарн хөдлөөд ч юм уу улам бэлтгэлээсээ ягээ те. Тэр тамирчныг ч юм уу одоо хурцж өгч яах гэсэн үг байхгүй. Миний хувьд бол тэгэж боддیں۔ Би хожиг эхлээд зөндөө ялагдглээсэндээ сүүлд нь за би ямарчсан бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна да те. Тэгэж хүн боддсон юм лээ. Тэгээ ямарчсан бархасаад дүглээ те. Бас цаашдынх нь ингээд уралдаан тэмцээнд нь бас амжилт хүсье. Бас Монголынхаа нэрийг гаргасан тийм сайн тамирчин болох байх. Ирээдүйд байгаа залуу те. Тэгээ бас манай Мишель клубийнхэн бас энэ юм дамгайлж байна те. Тэгээ манай Мишель клубд бас иш сурах тийм кикбоксер хичээлэх сонирхолтой хүүхдүүд байл Мишель экспортууд бол ирээд бэлтгэл сургалт хийж болно. Үргэлж нээлттэй байгаа тий. Би ямар ч сан бас багштай баярлаа тий. Багш маань өнөөдөр ирээд ингээд бидрийг авч гараад яатсан. Тэгээ багштай баярлаа. За ингээд раунд реалити шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл манай нэвтрүүлгийн ялагчийн төлөө тулдах эрхийг Мишель Экспо группийн дэргэдэх Мишель клубийн тамирчин Шижир Эрдэнэ бол зүйсээр хүртлээ. Хэрвээ Шижир Эрдэнэ аврагын төлөө тулдаад төрүүлэх юм бол Imperial 2010 олон улсын тэмцээнд кикбоксing төрөлд Монголоо төлөөлж гадаадын нэгэн шилдэг тамирчидтай тулдах болно. За ингээд танд амжилт хүсье. За баярлалаа.